даваагаараа нэг саадгүй нэг даваал ирлээ нэг шүн. Ер нь бол бас л том даваа шүү. Бас энэ бол анхных баха танай машин. Энэ ч лад 80 эсвэл 69 машинаар энэ давааг давдаг. Чүү аяар давж. Тий. Тэгээд ер нь бол орос машинууд л одоо явдаг юм биш үү те. Би тэгээд яг замд явж байж араас тэгээ хүрээд ирэхгүй юу гэж тэгэл төрүүлээд явсан дээр баг замд хайв уу? Харин нилээ гайлаа шүү дээ. Айлуудаар ороод асуулаа. Нэг жижиг машин яс. Оо наач даваагаад авчлаа гэд. Гайхаад хаан зогсож байгаа бол гэж хүрээд ирлээ шүү дээ. Ирсэн байхын нэг мэдсэн. Яваас их газар маань энэ шүүн суурсаар гал тэгээд нэг юм хэдэн цагууд ирлээ бид нар чинь одоо нэг өглөөд байсан баг тий. Тийм аа 3-4 цаг бах. Тий. Үүдийн. Тий. За энэ даваа маань нэр нь бол ямар нэртэй даваа вэ? Ёлын даваа. Ёл. За энэ газар маань болохоор ерөнхийдөө Ёлт гэдэг манай тусгай хамгаалалтаа сав газар байгаа. Аа. Тэгээд одоо ихэнх хүмүүс эндээс ирээд хадлангаа аваад одоо ингэ 7 сарын 25-наас эхлээд ингээд хадланд орсон. Одоо тэгээд эхнээс нь ингээд зарим ингээд бусаа явж байна. Өвсөө хашаад. Нэгэд одоо ер нь дундчаар ер нь одоо хэдэн машин өвс одоо ер нь өвөлдөө одоо хэрглэж ийн өвөл хавар. Янз эндээс бол дээдл нь 10-аад машин өвс авна. Тэгээд дуудлал нь 2 машин 3 машин өвс эндээс авж байгаа. Энэ яг сумынхаа хэмжээнийхээ өвсийг бол яг эндээс хангаж гин үү? Дахиад бас худалдаж явж гин үү? Ер нь бол хангадаг сум аа. Сум одоо манайх чинь ингээд сумын төвөөр болон багуудаар ингээд голын хадалтантайгаас ийшээгээ зүүн жиг рүүгээ нөгөө чар гамар гэдэг бас хадлангийн газар байгаа. Эндээс бас авна. Сумын төвд хүмүүс байхгүй байгаас энэ чи бүгдээр ирсэн байгаа юм байна шүү дээ. Одоо хадлан бөөнөр бол одоо ингээд хадландаа гарчдаг сайхан тий. Өвлийн бэлтгэл. Тий. Манайх одоо ингээд сум маань 5 багтаа байгалийн үсгэнт газрууд олонтоо тий нэг үсгэнт газар маань энэ Ёлтын сав газар байгаа. Ихэнх хүмүүс энд болохоор зөвхөн манай сумын биш аймаг бүр Улаанбаатар хотоос жуулчд ирнэ. Аялагчд ирнэ тий. Аялагч нар болохоор ингээд бүр дотгошоо ороод та нар одоо ингээд доошоо уруудаад явхаар та нар үзэн угаасаа. Одоо ингээд аялагчд байгаа тий. Тэгээ манай сумын хүмүүс болохоор бас аялна, хадлангаа авна эндээс. Тэгээ одоо намрын нөлөөлөлд одоо ялангуяа хадлангийн үед болохоор баг бүх хүмүүс тий аялаад хадланд яваад баг сумын төвөр нэг хөнөөлддөг ба. Ер нь бол өвөлдөө одоо ингээд таад маань одоо яа тий өвс нэмж энэ төр авах уу? Ерөнхийдөө бол ер нь өвлжлийн бэлтгэл ажил одооноос ер нь хангаж эхэлж байгаа гэсэн үг дээ хадлангаар. Энэ одоо өвлийн хадлан байна. Голын хадланд бас гарна. Пэрээс худалдаж энэ төр авах уу? Авна л да. Өвлөлт хөндөржил өвлөлтөөс хамаарна. Ер нь бол манай сум бол ер нь 12 сумдаа бол өвсний нөөцөөрөө бол эхний 3-даа ордог. Маш их нөөцлөдөг. Нэг айл гэхэд чинь 15-аас 10 машин, 15-аас 20 машин авдаг ч айлууд байгаа. Тий. Малын тооноос хамаарч одоо хадлан бэлчээр тэрнээсээ хамаарч хадлан авна. Тий. За өвсний гарсан жил хэдэн машин өвс хайцчихэд одоо? Одоо нэг машин өвс авсан. Нэг машин уу? Хэдийг ядах юм? Өнөөдөр буссан ингээд. Өнөөдөр үү? Нэг машин хайдаг. Тий. Ингээд гоё гэр бүлээр хадланд гардаг юм байна шүү дээ, тий. За заахан эсгий дууралт нэвтрүүлгээр явж байна. За. Алтаа сумын дээр 40-төр давж орж ирлээ шүүн. За. Тэгээд одоо хадлан одоо яаж бас хадах ер нь мачтын өвлийн бэлтгэл одоо яг хизээнээс эхэлдэг юм тийм ээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бас ингээд ахна явж байна доош байгаа. За. Тэр доор очиж танах уу? Тий. Тийм үү? Өвсөө ашиг хэлсэн юм байна тий. Өвсөө ашиг. За. Жил жоохон гарсан урд жилүүдийг бодвол жоохон юу байна уу те? Урдаас дутуу байна ямар ч байсан энэ жил. 10. Аль багийн? Алтай 4-р баг. 4-р. За. Ер нь бол одоо хичнээн машин өвс. Өвөлдөө танах. Өвөлдөө 4-5. Тий.
4 дахь машины энэ жил одоо. Дөрвөн машинтай болтойгээд ер нь давчих уу? Тий давж. Зөв. Малаас л хамаарах бах тоо тий. Тий малтай хамаар. Өнөөдрөөс ингэ дуусч байгаа мó? Болоогүй. Дуусч байна одоо ингэсгээд. Хэд машин ачиж байгаа? Нэг дахь машин ачиж байна. Зөв. Ахны эсгийн туурагт нэвтрүүлгээрээ. За. Танаа сумын бүх багуудаар малчтынхаа өг соёл, зандан байгалийн түүх газар гэж сайхан нэвтрүүлгүүд хийгээд унаачд 3 жил болж байна уу да. Зүг. Улаанбаатартай одоо 5 телевизээр тогтмол гарч байна. 100 одоо 90 гаруй нэвтрүүлгүүд ихтэй үргээд энэ удаагийнхаа нэвтрүүлгээр хадлангийн тухай нэвтрүүлэг хийж энэ сайхан ёлын давгаар давж ирлээ. Шөнө орж ирлээ. За, сайн байна уу хэнэ? Сайн байна уу? Сайн. Хэдгүр ангуу? Би төгссөн. Ундад хөдөө. Одоо Гоё юу хадланд. гай байна. Эсвэл тэгэл байнгын юм нэг эрэг чирэг те бэлтгэл булчвал бас амар өстэй нэрэ. Байнгын л одоо хөдөлгөөнтэй байлгаа те. Эрүүл мэндтэй. За. Хөдөө ийм сайхан да хадлан зэгүр агаа. Опа. За тууршлага дуутагдсан. Энэ чи бас ивэн олдох юм байна чи бас. Тий. Зүгээр. Энийг тэгээд гол нөгөө ачихтай одоо бас дэвсэж мэвсэж бас яах бах тий. Тийм мод босгоод. Хамаагүй зүгээр ингэхгүй ч нөө салхинд хийсгүй бол бас ингэ тарааж таарж байгаа. гიშгээл. Гიშгээд. Нектар сая суулгаж байгаа тий. Тэгчгээ тараагаад тал мэдчихэд Тэгэхгүй замд. Энэ одоо хатах шаардлагагүй танах Шууд буулганы ямар ч. шууд ингэж аваач чи тий. хадаад шууд хураасан байгаа гэдэг нэг. Сайх. Ийм фура юм. Энэ дотор Янз юм байна. биднийг эмчлэх маш олон эмийн урмал байна. Байгаа. Энийг бид нар яаж хүртдэг вөхөр 5 хошин малынхаа цагаан эдээ махс үг гэж. Тэ? Энэ үгээр л одоо нөгөө тэр марлын мах чанартай үгээр үзэн шүү дээ. Сайх. Ийм өвсөй хийж байгаа. Ийм сайхан ургуудыг хийж байгаа юм чи алтаа сандгийн марлын махуд амттай байх нь аргагүй. Амттай шүү дээ. Махан бас амттай шүү. Амт нь энэ шүү дээ. Тийм буудад амт. Тэгэхээр Монголын марлын маханд амтлагч хэрэггүй. Манай одоо мал ийм их урмууд иддэг учраас тийм ээ. Тий. Манайс нэрээ автан мал гэдэг барьдаг. Ааха. За. Хүмүүс ястаа дуртай авдаг байхгүй юу? Ааха. Аймагтаа шууд одоо гарна шүү дээ. Энэ үсийг бас худалдаж явахад дуртай. Сайх юм аа тэгээд. Энэ 30 машин ерөөсөө харагдахгүйсэн Монголд. Танаа сумд бүгдээр ирсэн биш үү? Ирсэн. Манай нэг зам бартаа болохоор ирчихсэн байх. Ааха. Ер нь бол 30 машинтай л ч амьдрал явагдах юм байна энд. Тийм. Дааж харагдахгүйсэн. Энд одоо битүү 30 машин юм. Тийм. 69-ний хэсэг харагдахгүйсэн. Замууд дэсэн шүү дээ. Одоо нөгөө бах болцсон. Өөр маш жижиг машин ууршаа гараад. За. Би чинь 98 он монд л одоо 30 машиныг барьж. За, сайн байна уу та? Сайхан зусч гэнэ үү? За янзлнаа. Баг чи би 98 онд. Ер нь 96 оноос ахуулаад ер нь 30 машиныг бол одоо унж барьж одоо сурсандаа манай ээжийн том ах маань нагс ах маань Өвсгөл аймгийн бүх сумдуудаар авч игээд нөгөө тухайн үед одоо 8 хийдэг байсан. Бүс бороо 3 одоо ингээд одоо нөгөө сумдуудаар явдаг байсан. Тэгэхээр чинь зээл 130 машинаар явдаг байсан. Тэр үчи би жоохон байдаг байлаа. Тэгээд энэ машиныг чилд анх барьж сурсан да. Лидер үрэлтэй гоё штэ уулна. За. Шивчэн доголдоо юу? Ааха. Харин жоохон бэржигнээ дуурайд байна те.
Энэ жоохон орсон доголцсон юм шиг байна. Дутуу ажил. Болохгүй энэ л шатаачдээ шүү дээ, тий. Доголдоод ирэхээр жоохон хүч мутдаг. За. 30 машинууд энд байд юм байна. За доошоо урагдаад нэг хэдэн бухал ус шидээ да. За. Суба. Одоо сурч яана. Эцэг бас ивэн болд юм байна. Сайн шахаж бармаар юм байна. За дутуу болчлоо. Нөгөөс ингэж авахгүй яг ингэж нэгтэр шахаж өгөөд одоо ингээд ийм хавтгаагаар л ирэхэд ингэ шахаж жагаад нийлүүлж байгаа. Тэгэл ингээд байнг янаасдаг. Хөдөө бол ингээд байнг хөдөлж идэг. Малчид бол байнг хөдөлгөөнтэй байдаг болохоор би энэ одоо эрүүл ширэг байдаг нэ. Ингээд жимсээ дүүрээд өгчих. Өхрийнүүд тэгээ одоо Улаанхаатын мод бас иймэрхүү байдаг байхгүй юу? Сая замдаа харагдчихлаа шүү дээ. Улаанхаат та харсан уу? Аха. Бэн үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Ингээд өхрийнүүд тий. Сэтнэ гэдэг чинь бас их. Тий эндээс ховор хов тохиолдол шүү. Тийм шүү дээ. Энд чинь манай энэ зөвхөн ёолтой энэ ёолт газар биш. Цуслангууд ээ шүү дээ. Одоо тэнд нүсгэн тэгээд байгаа, чихтэйгээд байгаа. Тэр цуслангуудаар ингээд өхрийнүүд сайн Улаанхаат ургадаг байхгүй юу? Тэнд цусж байгаа айлууд төөж аваад нэг шанамал даардаг. Тэгээ байрын хийдэг. Тэ. Бэжлэн са бид нарын зэрэг ингээд авлаа. Дуудлтан байна уу тий? Амралтын газар даа. Ёстой болсон байж тээ тий? Одоо барилаа. Энэ гөр одоо нэлээд олон жил болж ирсэн баг. Энэ дээр чинь эндээс 4-5 жилийн өмнө нэг их засвар хийж ирсэн. Тэгээ. Тэгээ энэ бас нэлээд том тий. Өвөл сас их урдаг болохоор 100 болохоор ёстой ширүүн. Уусанд бас дийлэхгүй байгаараа. Ингэж одоо барьж л байсан юм байна өөрөө тий. Тэгээд энэ чинь нөгөө өндөр урсгалтай болохоор тий. Тий. Нилээн их урсгалтай ус. Энэ ямар юм бэ? Тоны хил юу гэж хараа. Тоны хил байна. Тий. Хөвсгөл уургадаг жимснүүд энд юу байна да. Ер нь бол 200 юм байна тий. Бага бүрг тий. Бүргэд байгаа. Бүргэдийн нөгөө бүргэдийн баяр гэдэг жил болгоно ингээд намрын улиралд зохио явуулдаг. Тэр үед бас ингээд энэ тэндээс хүмүүс
жуулчд бол их ирээд сонирхдаг. Тэр бас нэг том арга хэмжээ болд юм аа. Тэр бас нэг энэ бүрдийг сургах тэр зэрлэг арга амттай бас харьцна гэдэг бол бас их тийм амаргүй шүү дээ. Амаргүй тий хүний авьяас шалгуур бас байна тий. Тэрийг одоо өөртөө дасгах, тэр амттай харьцах. Тэрээ чинь бас ингээд тодорхой хэдэн жил одоо яадаг ингээд бүрдээ сургах буцаагаад хангаад нь бас хонь мон ямаа мамаа гаргаж өгч тавиад ингэж бас хангаад нүддгийм байлээ шүү дээ. Тийм. Нарийн яс жаягтай байлээ. Тий. Нарийн яс. Бүрэн сурж байгаа хүмүүстэй бас нэг уулзаад ингээд асууж байна. Надад одоо олон жил бас сайхан буйнаа хайрлсан. Тэнгэрийн жиг бүртэн тий. Тэгээд одоо хангаад ингээд өргөж тавьдаг бас юм байна. За, сайн байна уу та? За, сайн байна уу. Сайхан тусч байна уу? Сайхан. За, ажил төрлөн тавлаг тавьдаг. Сайхан тусч байна уу? Сайхан. За, амарч явна ба. Оо, амарч явна. За, танай суманд өчигдөр шүүн ирлээ. За. Эсвэл Монголын нэлээд том даваагаар анхудаа ингэж давж үзлээ. Явтын даваагаар. За, бас энд та хэдмээ сайхан аялж явна. Тий. Ах өөрийгөө сайхан танилцуулаа. За, би бол Алтай Сумын ургуул одоо бол аймагт амьдарч байгаа энэ Ёлтын сав газарт бол би 1975, 76, 77 онд дөнгөж 8 төгсчгээд энд нэгдлийн үед мод бэлтгэхэд явж байсан. Мод бэлтгэхэд бид нэр гараараа, мороор, тэмээгээр хашаад тэр давааны сатал тэр 2 шар одоо машин зам байхгүй баг. Машин зам байсан гэхдээ машин бол давж шатдаг тийм эндээс муу байсан. Тэгээд бид нэр 76 гэдэг нэлээд бартаатай гэсэн. Тий. Бид нэр тэмээгээр зүтдэг байсан. Нэгдлийн тэмээ. Бидэнд 3 морь өгдөг байсан. 2 хүний дунд 5 тэмээ өгдөг байсан. 2 хүний дунд. 2 хүний дунд. Тэгээд бид нэр тэр 3 морьоор ингээл модыг морьоор тахимдж буулгаад модыг тэгээд өглөө түлээгээ бэлдэж байна. хашаа машаа тэгээд өвлж нэгдлийн үед нөгөө битүү хашаа саравч хашаа гэд байрна штэ. Тэрний модын дээврийг зөөдөг байсан. Нэгдлийн үед. Тэгээд 3 жил алжчихад 78 онд сэрэгтэй явсан. 78 онд сэрэгтэй яваад 3 жилийн сэрэг аа. 3 жилийн сэрэг албанд Улаанбаатар хотын танкийн 3 0 36 дугаар ангид танкийн 3-нд сэрэг алба хаагаад тэнд ирээд тэндээс ирсний дараа бол 1 жил бас энэ Ёлтын мод бэлтгэл ажилд хийгээд дараа нь тэрүүд чинь дараалалаараа албан тушаал нөгөө ажилд ордог шүү дээ. Тэгээд би жолоошийн мэргэжилтэй байсан. Жолооны курс төгссөн. Тэгээд миний жолооны мэргэжил тэгээд дараа цэлэсэрд ороод цэлэслийн дараа таарахад нэгдлийн 1-р найрамшигын дараа намын даргын жолоошийн албан тушаалд нөгөө 69-ийн машин барьсан. Тэгээд 69-ийн намын даргын 69-ийг барьж агаад тэгээд нэгдлийг тараагаад тэгээд хуваараа хөдөлмөр эрхлээд ингээд хувьшлт гараад тэгээд 69 тэгээд хувьшлт 300 тэр үед чинь 300 сая төгрөгөөр худалдаж авсан. 69-ийг тэгээд таксиг хийгээд тэгээд тэр чигтээ ингээд 300 мянгаар худалдаж авдаг байсан юм уу? Гэхдээ нөгөө үнэгүй авах ёстой байхгүй. 69. За. Үнэгүй авах ёстой байсан чинь 69 нөгөө хүмүүсүүд би аав ингээд булаасалтсан байхгүй. Тэгээд дуудлын худалдаанд ороод би 69 унж явж яасан нөгөө намын даргын 69-ийг нэглийн 300 сая төгрөгөөр худалдаж авсан. Одоо архивнд бүх юм байгаа. Зөв. Тэгээд тэрийгээр тэгээд такси хийсэн. Анхны Алтай Сумын анхны такси шин. 69-ээр. Алтай аймаг хоронд. Тэгээд такси хийгээд тэгж явж байгаа тэгээд худалдаа 8-аг хийгээд тэгээд хитгэн бомбт энэ одоо энд Улаанбаан шинтийн хитгэн бомбт Тайгашкины хитгэн бомб тэгээд тэгж явж байгаад 8-аг хийгээд худалдаа 8-аг хийгээд тэгж явж байгаад энэ хэдэн хүүхдүүдээ өсгөж хүмүүжлээд миний хамгийн том хүү Ахлбек Сэргийн ангид бол аавынхаа хөдөлмөрийг өмжөөд жолоош хийгээд явж байгаа. Миний дараагийн хүүхдүүд маань дараагийн хүүхд сумд ажилдаа болоод ирч чадаагүй дараагийнх нь энд одоо тоглож байна. Энэ нэг хүүхд маань энэ гэр бүлээрээ л явна. Гэр бүлээрээ энэ хүүхд маань сумын төлөөлөгч энэ багш багангийн багш тэр улаан завтай. Ингээд дандаа хүүхдүүд бэрээ шүттэй 5 жилийн дараа энд
нутгаа миний өсч хөгжсөн ёолтын газараа санж ирээд амраад хэвтэж 5 жилийн дараа ярьж байна. 5 жилийн дараа. Одоо чинь 60 жил оёор ирээд амраад одоо 5 жилийн дараа ингэж амарч байгаа. Оо зөв. Одоо сая энэ гүүр байна те. Энэ гүүрний тухай ярьж өгөөж ах нэг гүүр байна. Энэ гүүрийг биш анх энд бол юу яасан? Энд трактор трактор байгаа штэ. За тий. Тракторын дугуйн дээр юу тавиад эргүүлдэг юм тавиад тэгээд самраам гэдэг нэг юм байгуулад бид нэр ашиглаж авах юм. Дугуйг эргүүлж ашиглаж байна. Тракторын хойдлын дугуйнд эргүүлдэг авч хайчгаад тракторын хойдлын нэг талын дугуйг авч хайчгаад тэн дээр эрмэн тавиад эргүүлээд нэг хөдөлгөөнт араа байгуулад тэнд чинь ингээд тэгээд заримдаа бол гараар хөдлөөд тэгж энийг бид нэр анхын гүрийг анх бид нэр ингээд барьж ирсэн. Тэгт бол бид нэр энд ашиглаж ирсэн. Хойшвай гэдэг нэг одоо бол Казахстанд байгаа тэр хүн анх тракторыг авчирээд энэ самраан байгуулад энэ гүрийг барьж ирсэн. Одоо энэ гүр ашиглагдаад баг одоо 50 жил болж байгаа байхгүй юу да. Ерөөсө 50 жилийн түүхтэй юм. 50 жилийн түүхтэй. Би бол 1959 оны хүүхэд гэхдээ би 75 онд дөнгөж 8 төгсөд 8 төгсөнгүүтээ л энд бид нэгдлийн ажлаар ирж ирсэн байхгүй юу да. Тэгээд ажлаад бид нэр 75 оноос би 78 он хүртэл энд нэг нөгөө тэр үед шин нөгөө туслах бар гэдэг ажлаад тэр үед бид нэр ажлаад ингээд энэ гүүрийг бид нэр ажиллуулж хийж яасан байхгүй юу? Энэ гүүрээр гараад ийш ер нь хамгийн ингээд боллоо. Ерөөсөө дээ. Ингээд боллоо. Одоо эндээс ийшээ явган мориод явна. Энэ гүүрийг барьдаг нь одоо зорилго нь одоо юу? Зорилго нь бол модл авах ёстой. Нэгдлийн энэ энэ хураа тэр үед чинь ийм нойтон мод авахгүй штэ. Заавал хурай мод аавна. Ойгоо сэвэрлээд хурай мод аавна. Тэгээд тэрийг буулгаад ингээд авахын төлөө энийгээр машин гатлуулж ирээд энэ дэр зогсоод тэгээд энэ хурай мод авахын төлөө барьж ирсэн. Тэрнээс биш энэ гүр бол өөр аял зуул юм байхгүй биш. Зөвхөн мод авахын төлөө нэгдлийн үед барьсан гүр юм. Малын л одоо нөгөө одоо үлжээ хороо одоо яг ингээд чулуугаар дээвэртэл одоо ашиг. Модыг юунд ашиглана гэ? Эхлээд сараа битүү хашаа гэд малын хашаа барих тэрний дээвэр. Хааны чулуугаар дээврийн модоор тавихын төлөө энд барьсан юм байхгүй юу да. Нэгдлийн үед директор чулуугаар ингээд нөгөө хашаа барьдаг нэг хашаа барьчихаар тийм дээврийн модоор тавина шүү дээ. Тэрний төлөө энэ гүүрийг тэгж барьж ирсэн. Одоо энэ гүүр байж асан бол энэ хүмүүсүүд гатлаад энэ дээрээ амрахт бол сайн гүр байвал маш сайн байна. Энд бол гэхдээ ер нь та одоо бас ингээд бусад одоо бас нэг хүмүүстэй ард ирдэ бас нэг өөрийнхөө юунаас бас нэг хэлж байгаа. Одоо ер нь бол бид нар ингээд аялаж болно. Аялахтай хүн ер нь яаж аялах ёстой гэдэг юм бэ, тийм ээ? Мэдээж одоо галт төмөр одоо галаас бус одоо нэг шилмэл одоо наранд хадаад бас галт төмөрч гардаг асуудал ус байдаг. Ер нь гэр бүлээр ер нь хүн аялахтаа юуг анхаарч нэгдүгээр ер нь аялах ёстой. Аялал гэж одоо яг энэ аяллаа талаар би хүүхдүүдтэй бол ер нь маш өргөлж хэлж байгаа. Хэрвээ тийм ууж авж байгаа тэр ундааныхаа шилийг юуг хаявал тэр чин халаад галт төмөр гарна. Тийм нарны юунд халаад. Тий, наран дээр халаад хэрвээ тэр ундааны сав байна штэ. Ундааны савыг хэр хаявал тэр халаад халсны дараа дороос нь гал гараад хураа энэ жил бол маш хураа байна энэ. Энэ ийм манай ёолтын газар ийм байгаагүй. Тэр уулнууд чинь бол ногоон байдаг байсан. Энэ уйвсгээд чинь бар бидний мөртөөхний тэр эмээл харагддаг байсан бидний үед. Одоо тийм ногоо байхгүй. Тийм учраас ямар ч байсан галын авлаас маш болгоомжлоорой гэд би хүүхдүүдтэй бол хүүхдүүдтэй бол ер нь хэлж байгаа. Одоо бид энэ явхад энэ бүх газрыг сэвэрлээд хогийн сав дээр хийхгүйг нь бид нэр аваад явна. Одоо энэ бид нэр энд нойлдоо. Энэ хүүхдүүдийн хамаагаа газар би бис асуулахгүй байгаа. Яагаад гэ би энэ нутагт төрж өссөн энэ бол миний сайхан газрыг чинь бид нар бохирдох ёсгүй. Тийм учраас энэ бохирдлыг бол би энэ явхад бүгдийг сэвэрлүүлээд авч яваад шатаагаад сэвэрлээд энэ гол нэг ч тамкны шахахгүй бид нар. Ингэж явах ёстой байхгүй юу? Ард түмэнд бол би ингэж урайлмаар байна.
За энэ уриалган дээр Хөх тэнгэр эшгийн туурхтан төрийн бус байгууллагаас уриалж байна. За бас намрын цаг үе ирсэн байна. Намрын цаг үе гэдэг бол галт төмөр гарах одоо өвс шинэ шаардлагад ирсэн учраас ер нь бол хүн доторхыг аваад идээд уусан болвол гадна талын сайхан аваад явах хэрэгтэй. Ер нь бид нар тэр аялал дээр эн чинь хогийн цэг тавьсангүй, хогийн сав тавьсангүй гэж байдаг. Ер нь бол тэнд дөр нь хогийн сав тавих ч ер нь шаардлагагүй юм байна. А тэнд хогийн сав тавьчин дараа нь хин нэг нь тэр тавьс одоо хайсан хогийн цэвэрлдэг те ийм асуудал одоо байхгүйгээр та сайхан аялсан бол хогоо буцаагаад сайхан авч яваад цөөрөн газар аваашиж хогоо хайдаг байх хэрэгтэй. За ингээд энэ сайхан онгон дагшин байгаль гэдэг бол хүн байгаль хоёр хүү холбоотой тийм ээ. Тэгэхээр байгаль бол хүн болгоны бүтээсэн, амьтаа болгоод итгэсэн, агаар усыг өгсөн. Тийм учраас бид нар чинь байгалаа шүтэж, байгальдаа мөргөж явж иж энэ хангаа уулуусныхаа ивэлийг бид нэр хүртдэг. Тийм учраас гэр бүлээрээ сайхан одоо байгальтаа зөв харьцаж, зөв сайхан аялаараа гэдгийг уриалж байна. Бүх Монголын ард түмэнд байгаль хамгаалах хэрэгтэй. Миний Монголын эх орн, миний Монголын байгаль ийм учраас би Монголын иргэн байх хэрэгтэй. Би Монголын бүх ард түмэнд байгалаа хамгааруулаа гэж хэлмээр байна. Хүн бүр байгаль хамгаалагч байгаарай гэдгийг уриалж байна. Заавал байгаль хамгаалагчтай гэсэн биш шүү дээ. Хүн бүр байгаль хамгаалагч. За баярлалаа. Ахмадуудынхаа үгийг бид нар бас сонсох хэрэгтэй. Энэ бол үндэсний маань хамгийн том дархлаа шүү дээ. За та хэд хөзөр тоглож байгаа юм уу? Тий, хөзөр. Ямар хөзөр тоглож? Мушк тоглож байсан. Энэ хийнийх юм бол за энэ авчи. За нэг ганц. Ингээ сууж байгаа. Манай юу ярьдаг вэ гэж байгаа. Хөгшөөж мөр хөзөр тоглодог байлаа. Би ч өөрөө Хөвсгөл аймаг хүн шүү дээ. Одоо яг Хөвсгөлд байгаа юм шиг нас санагдчихэ цаахан тайг байгаа шиг. Энэ хөзөр тоглохоор их зүгээр юм гинэ. Хөгшүүд. За тэнд дөрвөлжингийн 7 байгаа. Тэрийг аван дөрвөлнэг өөр элдүү янзыг бодохгүй. Ингээ тархин ажиллаад идэж шүү дээ настай хүмүүс чинь. Бас одоо анх ирчүүд бас орхгүйг бас боохгүй орноо. За цайгныг дагаад орчих. Тэгээд. За би бодсон байна. 3 авъя. Би солих юм. 1 2 3. За багшиг дагаж 3 авнаа. 2 Ахмадууд мэдж байгаа. За цайгныг дагаад би ч гэсэн 3 авъя. Бүгдөө 3 сольч юу? 1 2 3. За байж байгаа би навш гинэ. Би одоо хэний оронд сууч юу? Энэ хин сууж байсан. Алдаан шигэд Ахмад гэлч. Одоо 5-ыг нэвчээд уурлах багт одоо хасахгүй болохгүй та. За би гарах уу? За та гар. За Энийг За зөрүүлж гин үү? дөрвөлж. За инстэнчэд эвгүй бол. Том тавсан хүн эдэндээ. За том тавина. Яг зөв тавсан. том тавсан байна. За намайг хамгааллаа. Намайг хамгааллаа. Амилсан уу? Би амилсан. Дахиад ачи. Удаан Хичээл давж байсан. би амилсан. За. За одоо өстө буйнараа боллоо гэж. За хоёр итгэл бол хуугаа. За энэ нэг өгч. Яа. За Жишээ ноён явцсан байгаа. Хатан байхгүй тий. За тэгвэл би дөнгөж хатан хамтаа байсны нэг идлээ. За. Намайг чи хамдуулсан. Ямар ч гуруулаа шуусангүй. Гурав идлээ. За. За эдээ тав гамсаа. Яг ийм ажилтаад явж гэн дүү. Зөв. Ажлаас хамжаалсан бүх сайн сайхан бүх өгсөн ээрээ. Манай дээр Машины зам болохоор тий. одоо ингээд хилмар хэр хол харагдаж байна. Хилний үсрээд 20-30 км л байгаа тий. Ер нь бол баруун талын хязгаарт ирсэн байгаа юм байна. Монголын бас нэлээд алдартай даваагаар давж ирсэн байна.
Мөнгө гэдгийг өгтөж хүлээж авсан та бүгд бас талархж байна. Алтаа сумынхаа засаг даргын тамгын газар та болон Алтаа сум гардыг бас талархж байна. Энэ газар ирээд энд ирээд юм шидээд энэ сайхан мөнх цастаа энэ Алтаа нурууны усыг амтлаа гэдэг чинь хүн бас ховор төхөөл. Ер нь Монголынхаа газар нутгийг хүн болгоо сайхан явж үзээсэй гэдэг. Үзэхдээ сайхан зөв аялцах хэрэгтэй. Байгалаа хайрлаад зөв аялах. Хоггүй аялах. Тийм, хамгийн гол нь тийм. Нэг л имийг хүсдэг. Байгаар нь байлгаараа гэж. Хүн байгаль хүү холбоотой. Байгаль ихтэйхээ биднэрт бүх юм өгдөг. Хүнийг бүтээсэн, амьтны болныг бүтээсэн, агаар усаараа хүнийг тэтгэж байгаа. Тийм учраас бид байгалаа хайрлаж зөв аялцгаая гэдгийг бас уриалж байна, тийм үү? Тийм. Онгон дагчнараа байх бидний нутгийн дуртай. Тэгээд замаа минь ч гэсэн засдаг. Яг үл юм хүн Хайрлаж шүү дээ, хайрлаж байгаа. хайрлаа хамгаалаад. Хүнамд нэгсэн газар тэгээд сүйтгэн шүү дээ. Хогоо хайн тэгээд замбраагүй ингээд бүх юм ингээд замбраагүй байдаг. Тэгэхээр энэ онгон дагчнараа байгалаараа Онгон дагчнараад байдаг. байж гэх тийм. Байх юм бас нэг онгон дагчнараа байх хэрэгтэй, тийм. Нутгийн ард иргэд бол энд бол нэг хор ушгаа хийгээд байхгүй. Тийм. Муугаар нөлөөлөд энд бол Хайрлал хамгаалаад. хайрлаа шүү дээ тийм. Тэгээ гадны хүмүүс ирвэл хогоо хайн бүх юм ингээд замрна шүү дээ. Хаяа хандна. Тэгэхээр бид нэр бол ер нь бол аль болох ингээд энэ байгаль энэгээрээ байгаасаа гэж хүсдэг. Яг. Ер нь бол одоо тэгээд аялагч нар ч гэсэн бас гэр бүл дээр нэг сайхан бас аялдаг болсон байна. Бас нэг зөв аялдаг бас болж явах шиг байна тийм ээ. Энд чи одоо байгаль ихтэй хийгээл бид нар чинь хайрлан хамгаалах хамгийн бас энэ чинь бас нэг хүн болгоны л бас сайхан үүрэг. Тэгээ та хэдмар энэ газар нутгаасаа зөвхөн өвсийг аваад тэгэл одоо бочдөг өөр юм хүсдэг. Тийм. Мачтайхаа сайхан өвсийг авчдаг өөр юм бол хүсэх юм байхгүй. Тийм. Бусад үед энэ Сайхан тав тухтай ингээд айлаад